Монгол улсын хэмжээнд дунджаар 80 орчим жилийн насжилттай 400 орчим төвлөрсөн хогийн цэгүүд жилийн 4 улирлын турш ил задгаа уугаж шатаж байна. Хогийн уугалд шаталтаас агаар, хөрс, ус бохирдуулагч хүлэмжийн хий, хүнд металлын элементүүд, удаан задардаг органик бохирдуулагч диоксин, фром зэрэг олон төрлийн маш аюултай хорт бодис ялгарч байдаг. Удаан задардаг органик бохирдуулагч диоксин, фрон хорт чанартай хогон дээр бэлчин эдээшлэж буй өхөр мал зэрэг нүүдэллэгч амьд организмаар дамжин үүссэн газраасаа хол тархдаг. Хорн өхөр малын өөглөг хэсэгт сүүнд хоримтлагддаг. Хорцсон өхөр малын мах сүүг нь хүнсэндээ хэрэглэж байгаа бүх хүн хордож байдаг. Диоксин, фрон хэмээх хорт бодис нь хөхөөл хүүхэд жирэмсэн эхийн ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж хүүхдийн өсөлт хөгжилтийг сааруулах, оюуны хомсдолтой ураг төрөх, дархлааг бууруулж хорт хавдраар өвчлөх шалтгаан болж байгааг судалгаагаар тогтоосон. Ийм учраас сумын төвлөрсөн хогийн цэгт булчлагдаж буй хог хаягдлыг эрс багасгах, мал амтан оруулалтгүйгээр хашаажуулах, уугалт шаталтыг бүрэн хяналттай унтраах шаардлагатай. Төвлөрсөн хогийн цэг дээр хаягдаж буй хог хаягдлын 80-аас 90% нь дахин боловсруулахт боломжтой хаягдлууд байдаг. Иргэн та хогоо тогтмол давхир хог хаягдал, булчлах хог хаягдал гэж хоёр ангилж хэвшинэ. Мөрөн сумын хэмжээнд хог хаягдлыг ангиллын дагуу ачиж тээвэрлэж эхэлсэн. Давхир хог хаягдлыг ганчимэг ахлагчтай иргэдийн бүлэг, булчлах хог хаягдлыг мөрөн хот тохижуулах компани тус тус ачиж тээвэрлэж байна. Гэр бүлийнхээ болон өөрийн эрүүл мэндэд хамгаалж хогоо ангилж хэвсцгээе.